Аав ээж болно гэдэг амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Гэхдээ энэ сайхан мөчийг дагаад асар их хариуцлагатай байхыг амьдрал шаарддаг. Анх удаа аав ээж болж байгаа хүмүүсийн хувьд тэр жаахан амтны эвийг олж тэрхээс эхлээд мэдхгүй чадахгүй зүйл хаш их. Тэр дундаас хүүхдийн хооллолт хамгийн чухал нь. Шин тэжээлтэй бүхнийг хүүхдэд зориулахгүй бол болохгүй. Би Арангаа аймгийн Үлзийцэн мараад Бодоотрын их манлаа гэдэг. Одоо манай охинч бол миний анхны охин. Одоо 5 сар хүрж байгаа. Намайг Сэд Азрын Пүрэв Талам гэдэг. Нөгөө шиний ээж болохлээрээ мэдгүй чадахгүй зүйл зөндөө гарна. Манай ээж, эмээ эднэр маань хөвчлэн түрүү үеийнх те дээр үеийн хүмүүс учраас бантан нэг ойр зүрийн хитгэн хоол мэдэн штэ. Тэгээд одоо орчин үеийн ээжүүд чинь хүүхдээ ямар хоол, ямар ногоо өгч ийн гэх мэт тэр нь ямар ач тустай гихчлэн те судалж үзэн. Нэмний мэдээ заяа. Ходи тийм үү? Би бол эхэндээ бол нөгөө нэг их хүүхдээ ягаан дотор гэж үйдэн штэ. Тэрнээс дандаа хоолыг харж хийдэг гэсэн хүүхдүүдтэй. Брокколи ер нь голцоо хэрэгэлдэг. Брокколи маань болохоор кали, кальц, тэгээ С витамин их баялаг болохоор хүүхдийн нөгөө дархлаанд их сайн дэмжлэг үзүүлнэ гэдэг үднэс. Ер нь бол хүүхдийн дархлаа идэж ууж байгаа хоолтой бол маш их холбоотой байгаамаа. Тухайн хүүхдийг илүү их амин димээр баялаг, дээр нь уургаар одоо баялаг одоо хоол өхийн тулд бол багаар мах ногоог бол хослуулж одоо хамгийн түрүүнд хүүхдийг хоолнд оруулах хэрэгтэй. За бор будаач гэдэг юм уу? Гурвалжин будаа, нэгдүгээр гурилч гэдэг юм уу тий. Талх авлаа гэхэд хар талх авдаг ч гэдэг юм уу. Боов авал нэг бүхэл бүрийн гурилтай нэг боов бичээнээс нь аль болох аваад өгч юмсан гэл. Ус уудаг дадалд суулгах хэрэгтэй. Маш их одоо мэдээж хүүхд хөдөлгөөнтэй байгаа учраас өдрийн туршаас бас арьсаараа бас ус алдж байгаа. Тийм болохоор болж өгвөл ойрхон хүүхдэд бол ус өгөөд авах хэрэгтэй. Гэр бүл хүүхдэд зориулсан цуврал нэвтрүүлэгт маань оролцсон ээжүүд өөрсдийнхөө арга хэлбэрээр хүүхдээ өсгөн халамжилж хооллож байна. Тэд хүүхдийг эхийн сүгээр хооллохоос эхлээд бор хоолнд хэрхэн оруулах талаар маш үнэтэй мэдээллийг өглөө.